За англи хэлэн дээр бүгдээрээ өмнө нь үнэн байсан. За яг одоо болвол тухайн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэсэн агуулгыг бид нар маш товч бөгөөд энгийн гэсэн хэрнээ академик tone буюу хэм маягтай илэрхийлэх боломжтой. За ингэж илэрхийлэхийн тулд бид нар no longer гэсэн хоёр үг хэрэгтэй. За өгүүлбэрт оруулаад үзье. Би тэнд ажиллахаа болсон гэж илэрхийлэхийн тулд I no longer work there. За би тэнд ажиллахаа болсон. За би тэнд амьдрахаа болсон. I no longer live there. За ийм байдлаар гаргана. За анзаарч харбал бид нар үндсэн үйл үгийнхаа урд байршуулж байна, тийм ээ. Live гэдэг үйл үгийн өмнө no longer орж байна. За би тамхи татхаа болсон гэв. I no longer smoke. За ийм байдлаар гаргана. За хэрвээ to be үйл үг буюу туслах үйл үг орж ирвэл мэдээж no longer гэдэг үгийн байрлал өөрчлөгдөж байгаа. За жишээ нь he is no longer a student. Тэр бол оюутан байхаа болсон. To be үйл үгийн араас орж иж байна. Түрүү бид тэр ярьлаа. Үндсэн main verb буюу гол үйл үгийн өмнө байршижсэн бол одоо туслах үйл үгийн араас байршиж. Байшин хэрэглэгдэхээ болсон. За энэ дээр бол the building is no longer in use. За тэд найзууд байхаа болсон гэвэл they are no longer friends. За ийм байдлаар to be үйл үгийн байрлал өөрчлөгдөж оролцсон. За саяны хоёр аргачлалын аль тохирохыг ашиглаж энэ өгүүлбэрийг комментсод оруулж өгөөрэй. За энэ арга үр дүнгүй болсон. Тохирох аргачлалыг ашиглаж комментсод оруулж